бичлэг болгочих уу? Hello. Бид хоёр цэцгээ янзлчаад тэгээ байж байна. Бид хоёрын хоёр дахь бичлэгийн тавтай байрал. Энэ бичлэгэн дээр бид хоёр илүү савтуу байх болно. Ягаад тэгэхээр нэгийг аль хэдийн нууцсан. За тэр яах вэ? Би ямар сонирхолтой юм ярмаар. Бид хоёр шоколад идчихэж байгаа. Ариглуунаар сууж байгаа. Гоё өрөөнд ийм өнгийн өрөөнд сууж байгаа. Vibe асаад. Бид хоёр яг ярьжсэн чинь юуны камерны цэнийг дуусаад тэгээ унтарчихсан. Тэгсэн чинь унтарч явах хугацаанд бид хоёр хийсэн юм хараарай. Зураа чиз пүлтэй. Сайн аль нь яа хавчаа баттай. Чи аваад хаваад. Чиз пүлтэй. Тэгэнгүүтээ сонсож байгаа дуу нэ штэ. Чи сонсчихсон. Юм дүү. Ахаа. Тий, ахаач. Би өнөөдөр икеадэр амар их мэдчихсэн. Тэгсэн мөртлөөс юм хараад идчихэж байгаа юм да. Хэдэж штэ. Чиш. Охута даамга охута мэдээ. Тийм ээ. Замсаагүй. Охута. Хөлрөөд. Тэр дараагийнхаа хийза. За. Сайн бацгаана уу? Хоёлын бүр эхэлчихэл та. Замартчихсан. Hello. Бид хоёрын хоёр дахь бичлэг тавтан барайл. Бид хоёр нэг орой нэг мөсөн шууд үргэлжлүүлээд хоёр дахь бичлэгээ хийгээ шийдсэн. Шинэ уух юм хийсэн. Энэ удаад нь штэ цагаан sparkling wine, ариглуун дарс. Нэмдэг нь өөр юу хэлээ? Сироп. Нөө сиропо хийгээд тэгээд жимс нь өөрчлөгдсөн. Энэ удаад лайм байгаа. Чиз. Чанжаа. Германд ингэж тулгахтаа заавал нүдрөө хардаг байгаа. Нүдрөө харахгүй л яадаг үлээ. 7 жил аз гүддэг. Тий, аз гүддэг. За энэ удаагийн бичлэгтэй штэ би хэдэн асуулт олсон байгаа. Тэгээ энэ асуултуудаа нэг нэгээр нь асуунаа. За. Гэснээр алдчихлаа нэг асуултуудаа би чам. Чиний хамгийн их айдаг юм юу вэ гэдэг. Гэр бүлийнхний алдхаас. Чиний бас муура алдхаас. Шинэ муурт алдсан ч одоо. Миний хүүхд тахгүй. Тийм би бас ер нь тийм унаас айдаг баха. Отоохондоо гэхдээ яг үнэ надад тийм толгойд орж ирэхгүй байна. Хөө нөгөө нэг love language гэж үүдэн штэ. Хүн ингээд хараа илэрхийлдэг. Тэгээд өөр хүнээс юу гэсэн хараа ингээд чиний илэрхийлдэг тэгээд чамд өгж байгаа хоёр чи өөр гэсэн. Чи яаж одоо харийг авуул чам таалагддаг вэ? Яаж илэрхийлүүл таалагддаг вэ? Чи юу вэ өөрөө? Чи ингээд л асаа. Заби над яаж хараа илэрхийлэх гэсэн үү? Аха. Яг чамд яавал чи илүү таалагдах юм? Чамд надад халамж тавьдаг. Би нөгөө анхаарч чухал language гэдэг гаргачих уу. За ингэж ин хараа. Эхнийх нь болохоор нөгөө үгээр хэлдэг. Чи одоо амар хөөрхөн чи амар гоё чи ингэдэг гэдэг үгээр хэлдэг. Хоёр дахь нь quality time. Айгу чанартай цагийг өнгөрөөдөг. Гурав дахь нь acts of service тэр нь болохоор чамд ямар нэгэн хийдэг үйлдэлээр үзүүлдэг үгээрээ биш. Дараагийнх нь болохоор нэг touch хүрэх. Тэгэд болоо минь 5 байгаа. Тэгээд дараагийнх нь бэлэг. Тэгэд нэг 5 байгаа. Ундаалаа үзэг би хараа илэрхийлэх, хүрэх, тэгээд хэлэх,
Чамд ингээ хүрээд чи яста хамгийн бест шүү гэдэг ахын бол чамд таалагдаад байгаа юм. Эсвэл ингэж чист хөөрхөн шүү. Чист гоё шүү. Яасан гоё өстэй болцгий. Хөөрхөн бол хомсны харагдаа гэж ингээ өстойгоо харагдаж байна. Амшиг хат. Нэ нүстойгоо яана гэж ингэж нам. Яасан хөөрхөн өснөр. За тэмүр даа. Тэгээд чи хүсэж байгаа те чамд тэгвэл чи дуртай байхаа. Тэгээд надад чи өөрөө яаж хэлэхээ. Би өөрөө яг ингэж хэлэх байхгүй. Чи хөөрхөн юу чи яасан. Чи миний илэрхийлэх үйлдэл дээр харагддаг. Би тэгж амар хэлж ингэж юу яадаггүй. Гэхдээ би хийдэг. Тэгэхээр миний үйлдэлээс л амар мэдэгддэг. Авах нь болохоор надад quality time хэрэгтэй. Тэгээд магадгүй үг. Тэр гэхдээ би сайн мэдэхгүй байна. Гэхдээ quality time надад аягүй хэрэгтэй. За, тийм юм бийж. Хамгийн сүүлд хизээ уйлсан бэ гинэ. Уйлсан бэ? Аха. Сая. Нэг өдөр юм уу? Нэг жоохон гэр бүлтэй нөгөө нэг ажил явуулаад гашууд. Хажууд хинч байхгүй чи гав ганцаараа өрөөндөө байхаараа юу хийдэг вэ гинэ? Уцаа хардаг. Чамд хийдэг нууцсан байхгүй. Би гав ганцаараа өрөөнд авах юм бол заримдаа зүгээр ингээд бүх юмыг мартаад дуу тавиад бүжгэлдэг шүү дээ. Тийм сони. Тийм байх. Зүгээр би ганцаараа. Санаа гоё юм шүү. Үгүй ээ нөө. Үгүй. Санаа. Би заримдаа ингээд фитнесээ дуусчаад аюулаа хувцалдаг өрөөл орно шүү дээ. Ганцаа бүжгэлөө. Тэнгүүд хувцалдаг өрөө хавгасан байхan бол хувцаа сайл одоо ингээд фитнесээ одоо хувцалдаг өрөөлөө ороод юу хүртлээ ингэж бүжгэлж явж маагаад ингэж би тэгдэж шүү дээ. Хин ч хараагүй байхад. Хүн харуул бирээс хэдэж тэгж чадахгүй. Би уцаа харна өөр нэг хийдэггүй маа. Тийм нэг юм байна. Би хүмүүсийг хүссэн. Бибиг бол зүгээр идэх штеп. Манай мөр хамгийн анхны санаж байгаа крашийн тухай гинэ. Чи хамгийн анхны краш чи юм байсан? Чаа бүр жоохон байсан штеп бид нөө. Надад их бодохоор инээд ирээд. Тот амархуу. Одоо тийм өөр амир крашлах болсон л таа. Одоо бодоход тийм яаж вэ? Тэгэл тэр үдэл гоё л байсан шүү. Чиний миний хоо манай хамаатны ах байсан шүү. Ер нь жоохон октод хамаатны ахтай амир крашлт юм шүү. Цаасаар магаар ингэж уулздаг. Дайн гулцдаг биш. Хаяал нэг болцдог. Тэрний дараагийнх нь бас нэг юм таньдаг хүний таньдаг хүний хүүхэд заяа. Чиний авчсан хамгийн best compliment юу байсан бэ гинэ? Турчи. За тэрнээс гадна хүйе ямар ч автага ижлэх юм. Ямар ижлэх ижлэх гэхээр л гоё гэсэн. Тийм чи. Тэгэхгүй би нэг юм юун дээр жоохон асуудалтай байхгүй. Ухаантай гэдэг өгтэй. Хүн намайг тэнэг гэж бодохыг гэснээс амар айдаг юм билээ л дээ. Би ингээ сүүл тест мэст хийж үзсэн чинь сэтгэл зүйчийн тест хийсэн чинь тэгээд намайг ухаантай гэх юм бол байгуу баярлдаг юм шиг билээ. За хүмүүс намайг ухаантай гэж боддог. Би л авдаг. Юу ямар турцсан гэхээр л баярлах баха. Тийм тэгвэл амар баярлнаа. Үгүй тийм юмэггүй гэдэг ч юм уу турцсан юм уу ч гэдэг юм. Таргалж хэмэл бүр яг амар хэцүү тэгэхээр би тэгдэг хол манай ээж нөө хэд хоногийн юм тэгсахгүй гай жоохон нэмсэн юм уу да гэлчихсахгүй би баг уйлахаа шахаад хүн ингээд өсөж өгөх гээд ингээд үлсэн барин байж ингээд хамгийн хоолоо хасан байж ингээд яхад чинь тэг хүнийг ингээд тахтаад наа чи би өөрөө дотроо стресссэн байж хахад дээрээс нь нэмж та нар намайг стресстүүлсэн гэж sorry миний өхөө sorry гэдэг манай шууд хэлчихсэн шүү. Миний охид бурхаараа хөөрхөн болчихсон шүү дээ. Шууд хэлсэн. Тэгээд очиж харгалчих. Миний хамгийн амьдралдаа авчихсан хамгийн
юу амар нөгөө нэг комплекс гэх юм уу амар ингээд нэг юм хэцүү ингээд үг юу вэ гэхээр би манай аав намайг дандаа зөвөр ингээл миний охин би жоохон бахтай амар бондгор байсан тэгэл манай аав миний охин туранхаа гэдэг байсан яах нь зүгээр бити үгээ тэгээд гэдэг байжснаа гів нэг өдөр манай аав чи нэрээ жоох одоо гизээ асахгүй болохгүй нэг гэж явдаа. Тэнд би бүр амар гоё имзэглээд би бүр ингээл зүг хүн бол намайг хинч намайг хэлдэг байсан. Би яах ч гэсэн нэг гів намайг тийм хэлсэн манай аав тэгсэн чинь би бүр амар шок гээл дотор харахуулаад энийг болонд очиж явах уйлаа толинд өөрийгөө хар суугаад тэгээ тэнээс хойш турсан байдгийг. Амар дүгтэй те. Уулчлал одоо уучлашгүй зүйлийг юу гэж үздэг вэ? Уучлашгүй зүйлийг үү? Тийм, хүн юм хийх юм бол чи тэр хүнийг тийм юм хийсэн хүнийг хизээж уучлах уу? Урвах юм уу? Тийм, урвах юм уу? Тийм, би нэг гайгүй. Би бас нэг гайгүй. Би ингээд нэг амар юм байхгүй. Гэтэ яг юунаас шалтгаалсан гэдгээс л би мэдх юм шиг байна. Би ингээд хүн ямар нэг юм хийн штэ тий. Тэнгүүд би хоёр дахь шансыг өгөн заяа. Миний хоёр дахь өгсөн шансыг ашиглаж чадахгүй бол би тэрийг уучлах чадахгүй. Ойлгомжтой. Би тэл чимээ байгаа яваад өчтөг. Тэгэхдээ яг юу гэдэг дээрээс шалтгаалж ш найз нөхөд тийм бас хүмүүс эрэгтэй эмэгтэйгийн харилцаа эсвэл гэр бүл ч яах вэ? Тэр бүлийг бол дандаа уучлах хэрэгтэй. Гэр бүлийг сонгодоггүй. Тийм. Ингэнэ юу мөрөөдлийн гэр чи ямар вэ гинэ? Мөрөөдлийн гэр үү? Тийм. Цав цагаан. Зөө. Амар том цагаан уу? Тийм амар том цагаан, амар том таацтай. Байсан тэгээд том цонхтой цав цагаан тэгээд амар би амар том цав цагаан гэсэн би Крис амьдрах газар. Тэгээд би бүр амар том байсан бол амар дуртай биш зүгээр нэг хідэн өөрсд таарсан нэг 2 3 өрөө ч юм амар юм тохиромжтой тийм хэмжээтэй тэгээд хитрхи том биш. Гэтэ айгуу гой цонхтой балконтой тийм тэгээд айгуу тухтай хамгийн гол нь амар өөрөө гэртээ гэж мэдрэхээр тийм амар тухтай байх. Чиний миний болохоор нэг юм гэрлөө орж ирэхээр нэг юм гэр бүлийн уур амьсгал мэдрэгддэг айлууд гэдэг штеп. Тийм. Би яг үндэ хаус хүсэхгүй байна. Би ингээд байр хүсэж байна. Тийм. Нэг хаус хүсээд байдаг. Мэдгүй хитрхи том дээрээс нь би том байр хүсэж байна. Том байвал би дуртай. Гэтэ хаус хүсэхгүй байна. Би байр хүсэж байна. Яагаад юм мэдэхгүй. Эсвэл жижигхэн хаус заяа. Надад бол жижиг хаус гэхдээ гоё гартентай амар гоё. Надад гартен хитрхи их ажил шиг санагдаад байна. Одоо би өрөөний хитгэн цэцгээ ингэж автчаа. Гартентай гоё гартентай эсвэл тэгээд нэг амар гоё тухтай тийм яг нэг хитрхи том биш л байхад бол гоё. Сонирхолтой. Гэтэ ямар ч гэсэн том цаах өндөр таацаар байна. Тийм, тэр бол аюу зүгээр эмэгтэй хүн бол мөрөглөд байх уу? Хөөе, надад чамд байрны одоо ингээд аль өрөөнд хамгийн чухал вэ? Надад юу? Галтгоо, унтлахын өрөө, өндөр бүгд л чулаа. Байрны өрөө чухал. Би яг ингээд очиж байр үзлэх юм бол би галтгоо байрны өрөө. Харин тий. Галтгоо 0-2 тэр хоёр л гоё ах юм бол байр өрөө болчтой юм. Тэр хоёр хамгийн чухал. Юутай хэрүүл болохоор хэрүүлээ яаж юу яадаг вэ? Тийм. Чимэг бодлоо шүү дээ. Тэгэхгүй бол энэ хоёулаа ингэ хэрэлдээд байх юм бол юу яач шүү дээ. Улам цаашаа явна шүү дээ. Яаж нэг юм ингэ хөлөөрөхгүй байх уу? Эвлэрх юм уу? Яаж эвлэрдэг? Эвлэрхтэй яаж эвлэрдэг вэ гэнэ? Юмаа чи одоо ингэ тайвширсныхаа дараа л бодсон ба бүгдийг хэлдэг үү? Яг ер нь бол хэлийг гэснээр ер нь хэлэн гэхдээ яг ингээд бүр 100% болвол гэтээ яг ингээд яг хэлийг гэснээр хэл гэхээр жоох ингээд нөгөө хүний гомдооч хүдэг гэж аягүй айдаг. Тэгээд эсвэл нөгөө хүний ингээд нөгөө надаас болж ингээд шаналгуудыг гэдэг ч юм уу. Тийм болохоор зүгээр ингээд яг зөв аргаар нь хэлэх гэж хичээдэг. Тэгээ хэрвээ ингээд жоох ойлгохгүй байх юм бол тэгэл чимэг болчихдог эхлэв.
Тэгж байгаа сүүлд нь тайвшраад чимээгүй хойлоо чимээг болсон дараа ч юм уу. Тэг сүүлд нь тайлбарлалт чинь ингээд ямар ч хэрүүлгүй үедээ ямар тийм маргаангүй үедээ чи би ер нь тэл чимээг олчихчих. Тэгээ би чимээгүй болоод байж байгаа. Чимээгүйс нь юу хамаагүй тийм хэрүүлүүд чимээг оруулж байсан. Үгүй тэр тэгтээ бас муу ахалта ер нь бол гэтээ хоёр ингэж ингэдэг хүн байх юм бол харин би чимээг болсныхан дараа тэр бүх юмнуудаа хадгалаад байгаад байхгүй юу. Тэгээ хадгалж байж агаад хамгийн сүүлд нь ингээд амар 50 байж байгаа л чи ингээд амар токсик те. Тэр нь тэгэл тавьчихсныхаа дараа хүмүүс юм хэлсэн ном юм шиг. Тийм тэгтээ. Юугаа ирээдүгөө хэлүүлчихсэн үг нэ. Хэлүүлчихсэн үү? Нөгөө нэг лам мам дээр очиод зөв асууж масуужсэн бөөмөө дээр очиод би лам дээр очихоор тэгэл заслан маслах хэлээдээ. Тэгэхээр сайн юм л хийсэн. Тийм үү. Тэрээс биш нэг юм. Би манай ээжийн нэг найз нь бөөхгүй юу. Тэгээд би сүүлд Монголд байхад тэр элч намайг хараад юу миний заяаны хань ойрхон байна гэж хэлсэн шүү дээ. Би одоо тэр мэдээллийг хаашаа ихийг ойлгохгүй байгаа. Ойрхон гэдэг тэгсэн амар сайн хараа ойрхон гэдэг тойрогтой юм уу? Хүрээлэлтэй юм уу? Үгүй хараа ойрхон гэдэг нь юу биш гэсэн. Хүрээлэлтэй биш. Одоо зайны хувьд ойрхон биш, цагийн хувьд ойрхон гэсэн. Оо. Тэгэхээр цаг хугацааны хувьд ойрхон байна гэсэн миний зайны хань. Би ойлгохгүй. Юу гэсэн юм бол хамгийн одоо нэг асуудалтай байсан өсний засалт чи ямар байсан бэ гинэ. Яа. Би яг нэг юм өстэй байсан зав ийм нэг. Би нэг 15 онд хаа би хичтэр очдог байхгүй юу? Манай төсөг харчаал. Миний усаас нэлээд уртайсан. Хүүе өстэй ингээ гимтсэж гэснээр миний үсийг ингээ зайны тайраг үгээр наашаашгүй цаашаашгүй ингээ тарьцаад байхгүй юу? Тэгээ тэр үстэйгээ би нэлээд хэдэн жил явсан зав. Тэгээд ерөөсөө ургаач тэр тэгш юм уу? Амьд мэдгүй тэгшин биш. Шатлсан гэхээ шатлсан заяа. Тэгээд би манай их тэгэлдэг байхгүй. Би октоодынхаа үсийг ингээ хаажлахаар амар ургачдаг гэсэн. Тэгэхээр би за нэрэн гисэл ийм хүнээр өсөө санаа хайслах юм бол урхалэлгүй шүү. Тэгээд тарилжсэн чинь ургад үгүй. Сүүлдээ би бүр тэгээд явахгүй болоо нүсээ ингэж тариад яа тэр бүр нэг ийм өтгөө ус дээрээс нь ийм болчих ийм болчихсон. Өглөө очихроо маслж юм байна. Тийм яг тийш хараа. Тэгээ бүр сүүлдээ бүр амар цохгүй би бүр ёо тэр үсээ яаж ургуулсан юм бол одоо нэгэд үсээ ургуулсанд одоо аюухан аз жаргалтай байдаг. Тэнийг би халдсалж ирсэн шүү өснийхээ хагасыг. Тийм гэсэн шүү дээ. Тэр харж ирсэн зураг. Би тэрний зураг надад байдаг үгүй мэдгүй. Надад харуулж ирсэн юм аа. Гэхдээ би яг өснийхээ хагасыг халдсалж ирсэн. Ёо тэр бүр арай. Тэр үед би монтурк гэдэг заахгүй. Тэгээд монтурк манай сургуульч доктор хайртай. Тэгээд нэг юм дээдлийн ангийнхаа доотлын ангийнхныгаа дээрлэхдэг тийм нэртэйс ахгүй жоохон. Тэгсэн чинь манай нэг дээдлийн анги охтууд намайг өрөөндөө дуудаад тэгсэн чинь манай анги охтууд ямар сайн нэг бид нар болон дууддаггүй дээ. Тэг намайг дуудсан гут нь би амар бодлоо ингээ хамраас өцөө орж байгаа байхгүй. Тэр өрөөнд яасан бас ингээ яваад орсон чинь нөгөө охтууд хөөе чи нэг өсөө үзүүлдэг гэсэн байхгүй. Би тэгсэн чинь ингээд ингэсэн чинь халдсан байгаа шүү дээ. Тэгсэн тэр охтууд ингэснэ барьж ирсэн. Йоо. Гоё. За гэсэн явуулсан шүү дээ. Гэтэ тэр үс амар урах гэж айгүй хүн болсон уу? Үгүй миний ус амар сайнаа ингээд доошоо ургадаг болохоор ерөөсөө ингэж юм тосоод зүгээр шингэсэн үсэндээ. Манай аав амар уралцсан шүү дээ. Тийм. Би бас жоохон байхдаа үсээ ингээд юу яах гэхээр манай аав амар ууралдаг гэсэн шүү дээ. Аав тэгсэн чи би ааваас асуусан аахгүй. Аав би үснийхээ хагасыг халдчихвал яах вэ гэсэн аахгүй. Тэгсэн чи аав намайг хийн гэдэгт итгэхгүй. Тэг гэд наа шалгадсан аахгүй юу. Тэгэхээр би яваад халдсуулчих байгаа юм чи. Тэгсэн чи манай аав намайг харснаа. Чи ингээд миний хэлсэн үг чамд үг биш юм уу? Уурлаад би та өөрөө халдсан гэж. Намайг жоохон байхадаас хэлдэгсэн чи манай аав миний үсэнд би үсээ ингээд тайруулж мэлсэн эсвэл чолмол тавьчихсан. Тэгэл аавыг ашаас нэрхэн газ чолтон хойшоо аваад эсвэл аавыг ашаа үсээ тайруулсан юм бол газ хойшоо боогоол тэгэл аав дээр очихдаа үсээ ингээд хойшоо ингээд боочоогоо очиж өмсүүлчихэд тэгэл ингээд байж аа хэд хоногийн дараа манай аав харна. Чи одоо үсээ тайраад өстой толгоогоор тоглоом моглох юм уу? Тэгэл ёо гэл
Тэгээд гэхдээ яг ээж аав нар бол бүсмэс тайруулдаггүй юм шиг миний бодлоор. Магадгүй би ямар ч зэнийг галзлуулаад аавтайгаа хий тав нэг юм яриаггүй шүү. Тэгсэн чи дараа нь би тэгээд тэрийг сонсчод өрөөндөө уйлаа суучсан байхгүй үсээ галзлуулчих. Тэгсэн чи манай ээж орж ирээд ээж нь ч гэсэн залуудаа ийм зараа шиг өстөөс юм. Ээж нь ч гэсэн тийм зараа шиг өстөөс юм. Битээ санаа зов. Аа надад л ингэж байгаа. Тэгээд залуудаа ингэхгүй бол өөр хизээ ингэх юм бэ гэх. Тэгээд тэгээ дараа нь ингээд би үсээ дээшээ боон штэ тий. Тэгэнгүүт энэ хэсгээр халдсан болохоор хажуу талаас нэг юм амар матар шиг харагдаад тий. Нэг талаас нь байсан юм шиг үү. Барилддаг юм уу? Тийм чиний хийхээс одоо хамгийн их үзэн яддаг гэрээ ажил гинэ. Би үзэн яддаг. Харин тийм дээ. Би аяатаагүй гахтас амир дургу ингээд яаж явах вэ гэж би жахад ингээд ороод ирэхээр угаацсан төстэй заяа би тэгээд хүүяста баярлах зүг гэж юу ч гэдэг. Аяг тавган дээр бол гайгүй. Миний болохоор хог асах дургу, дээрэс нь тоос шороо сурах дургу. Эндүүд доктортой чи эндүүд дургу. Би эндүүдчтэй таран гайгүй. Би юм эндүүд хэвээр дургу. Амар дургу. Би хуцаа бол нэр барагтай энийг хиндүүддэггүй. Бүр ингээд яг юм болохоо байсан үедээ л хиндүүддэг. Тэрнээс би ерөөсөө хуцаа хиндүүддэггүй. Би харин юмнууд аягүй сайн хиндүүддэг. Харин тийм баха. Чи дандаа эндүүгээрээ суулждаг. Би нэг хүн тань заяа. Би тэгэхээр хин гэдгийг санахгүй байна. Гэхдээ би сонсч ирсэн тэрийг. Хинээс сонсч ирсаа санахгүй байна. Тэгэхээр тэр охин эндүүдэх хоббитэй заяа. Тэгээд ингээ уурлахаараа манай ээж тэгдэг байхгүй юм эндүүдхээр тустай байдаг. Юмсэн манай ээж тэгдэг байхгүй юм эндүүдхээр юм нэг юм стресс салгидаг гэдэг байхгүй. Харин би ерөөсөө тэгж ядаггүй. Би ерөөсөө юм эндүүд амар дургу. Тэр охин тэгээд албаар ингээ зарим удаан өмсөхгүй хувцаа уурлахаараа юу эндүүд ингээ орхичдаг гэсэн. Тим амар эндүүдэх дуртай. Чи амтан байсан бол ямар амтан байх вэ? Би одоо боддtiin би ингээд хэрвээ би хоёр дахь хамтрал хийж өгвөл би зүгээр л нэг ингээ айлын амар аз жаргалтай айлын хамгийн хайртай муурна. Хамгийн хайртай муурна. Зүгээр л хоол идчихэл очиж ирхэлчихэл тэгээ байж байгаа л дахиж очиж ирхэлж нэг жоохон ирхэлчээр хүмүүс бүр баярлал бүр ингээд юм зүгээр л нэг юм яг юм мууранд амар хайртай айлын тэг ингээд муурандаа бүр амар хайртай тэг өөрсдөө тэрэндээ муурандаа яхаас буцахгүй. Танаа шиг айлын муурн уу тийм айлын би зүгээр л ирэх муурн баймаар байна. Чи тэгэхээр би ягаад ч юм чаанаад гэсэн. Би одоо хүртэл гэж тэгэлээ. Би хоёр дахь хамтрал хийж байдаг бол би тэрэндээ би айлын муур. Би чанаалахыг хүсэлдэг гэсэн одоо хүртэл нэг чон. Тэгэхээр чон гэдэг амтан надад амар юутай хиймэлгүй. Эсвэл ягаад ч юм надад чон таалагдаад байдаг. Амралтанд авна шүү дээ тий. Тэгэхээр далайн хэрэг дээр хөвтдөг төрлийн хүн үү эсвэл басыг гадуур явъя гэдэг төрлийн хүн үү гэнэ. 50 юм уу? Тэгээ би хөвтөж удаан хөвтөж чаддаггүй. Кристен аягүй шүү. Яг далайн хэрэг дээр төрсөн өссөн хөхөд заяа. Далайн дургу. Амар сүнэ. Яагаад? Усны дургу мэдгүй. Яг ингэ далайн яг гэрийнхэн заяа 5 минут хийн зайтай газар ингэ далайн хэрэг төрсөн. Бүр амар гоё далайн. Бүр амар гоё. Үнэхээр ийсмэс нь хүртэл амар тунгалаг. Гэтэ дулаахан уу? Амар дулаахан. За. Тэгсэн мөрчлөө Крис юм далайн хэрэг хөөхөд биш. Далайн хэрэг амар дургу. Далайд бүр амар дургу. Тэгээ бид нэр бүр сая 100 очиход чинь Крис бүр хойло далайн хэрэг дээр очиж хэвтийн битгээр Крис яа яшиг бүү юм хамгийн ил солоод ёстой муухай ингэ наранд ингэ хэвтээд муухай ёстой яшиг тэгээд баахан мэдгүй. Тэгээд гэрийнх нь ямар бас тийм үү? Яа тийм дургүй юу гэж дуртай. Гэрийнх нь бол зүгээр л ингэ хэрэглээ шиг юу яадаг. Ямар сони тий. Чи бидний яг гадуур явах гоё гэдэг юм баха. Гадуур явах нь бас гоё тий. Тэгээд ингээл яг хаана юм шоу газар очиод. Тэгэхээр хаана очихоос амар шалтгаан тий бас. Тий. Дан далайн эрэгтэй газар очивол тэгэл хөвтөл ахвалгүй. Фоби айдаг юм байхгүй тий. Ярихгүй. Би айдаг юм байгаа. Ямар жоохон зайнаас айдаг. Жоохон зай. Тий. Нөгөө юм плацанс давчин орчууд орохоор би тэрнээс амар айдаг. Одоо ингээ бодохоор хүртэл нэг юм сам ууд бүглүүд нь гэхэр амар яагаад.
Ямар санаа айцаа тий. Чи тэгтээ яг хаана тиймэрхүү лифтэнд орохоор зүгээр үү? Лифтэн зүгээр бүр тэрнээс жижигхэн хэлээд энэ юм жоох юм бөхчмөх мэдгүй зүүдлсээр байгаа гэсэн юм мэдгүй. Ямар санаа. Би тийм амар айгаад тийм тий. Одоо ингэ бодохоор амар жоох юм уу. Тийм нэг юм тоглоом байдаг юм ингээл юм нөгөө хүн дотор эсвэл нөгөө нэг юм усан ингээ голгуураад тийм орохос яах. Өө тийм үү? Тий. Би тийм голгуураар болгочихсон. Усан голгуур байдаг да. Тий. Тэрнээс амар. Нэг юм юу? Тий. Могоо шиг тий. Тий, тэр дотор нэг юм сонир амьсгалахгүй юм шиг. Чи надад тийм юм байхгүй. Одоохондоо миний мэдхээр тэгтээ байж л таараа байгаа хаана тий. Тэгтээ одоохондоо би яг юу гэдгийг мэдэхгүй байна. Дуртай ойлрол гинэ. Зүг. Яагаад? Дулаараа. Үүлч гэсэн гоё штеп. Дулаан Бэлдээний биш үйл. тий. Гэхдээ би юунд дуртай вэ гэхээр ингээл айгуугаа дулаахан орой ингээд дулаахан зуны орой гэж жоох юм сэрүү орол гэдэг да. Яг тэр үед тэгэл ингээл гадаа яг ингээл нар зарж байгаа. Тэр үед минь ингээл ийш тийш явах юм гос үү. Амар гоё. Би бүр тэр юм ингээд одоо хүртэл бүрээд тэг 100 болохоор тэрийг ингээд яваа бити хорон 100 тусаасаа гэдэг. Тий. Би өвөлд дуртай юм уу? Гэтэ Германы өвөл биш. Германы өвөл. Германы өвөл бол амар гоё. Хамгийн муухай. Германы 100 л гайгүй бах. Тийм 100 гоё. Тэгтээ 100 бас айгүй халуун хаяа. Хавар гоё. Эсвэл хавар гоё. Амар нь илүү дулаахан байдаг ч юмасаа. Тий. 9 сар дандаа нэг Тий. юунаас 8-9 сард яг нөө манай монголоор наадмын дараа намар гэж байна. Чи яг жинхэнэ 100 хэлчих тийм. Би Монголын өвөлд амар дуртай. Цастай. Амар хүүтэн байсан. Би яг дээр очиж амар хүүтэн байсан. Тэгэл утаагүй өвөл. Гадуур гарахтаа юу хаагур явах дуртай. Гадуур алхах дуртай. Юм дулаах орой. Зүгээр гадаа юу? Тийм зүгээр гадаа алхах дуртай. Эсвэл гоё баарнд суух дуртай. Тийм. Монголын бар Германы бар хоёр шал өөр. Тийм. Монголын бар гэдэг чинь нөгөө нэг клубүүд хэлж байгаа. Тийм үү. Юу байхгүй юм уу? Зүгээр ууж байгаа л да. Гэхдээ Монголд бар гэхээр шоодхыг хэлж байгаа. Тийм. Юу нь болохоор энд болохоор бар гэхээр нөгөө нэг юм ярьдаг газрыг хэл. Нөгөө сууж ярьдаг. Хальт юм уунгаа нэгнтэйгээ айгуу чангаар ярина. Тэгээд дуун ч айгуу чанга тий. Тэгээд тэр дууг давж ярьдаг газар. Орилж ярьдаг газар. Хоёлаа ер нь 7 нэгт хэр их таалддаг үлээ. Хаяа. Зарим 7 хоногоос шалтгаалаад заримдаа 3-аас 4, заримдаа 1, заримдаа таарлахгүй, заримдаа 2 удаа ч юм, заримдаа 7 хоногийн 7 өдөр таарлна. Сайн дээ. Тий. Заримдаа бүр таарлахгүй. Бараг 10 хоног таарлахгүй. Тий. Гэхдээ тэр бас чиний ажлын нөгөө нэг юу яаж тавих цагнаас чинийхээс шалтгаалаад. Тэгээд миний нөгөө шалгалттай хэсэг үү шалгалтгүй юу гэдээс амар хамаардаг тий. Тий. Эсвэл 100 уу үл үү гэдгээс 100 бол бас таарлах нь ховор. Чи дандаа орой орж ирдэг байсан шүү дээ. Би ер нь гэрте байдаг хүн биш хаа. Би ингээд өглөө гараад орой орж ирдэг. Тий амар гэрте ирэх нь айгүй ховор байдаг. Тий. Тэгээ орой орж ирчихэл тэгэл өглөө гараа явчихдаг. Тий. Гэхдээ тэгсэн хүртлөөсөө гараад юу хийдэг хэр бүү мэд. Тэгсэн хүртлөөсөө гэрте байдаггүй. Би ийм юм байлаа хараа. Би юу анзаарсан гэж би гэрте хичээлээ хийж чаддаггүй. Яг уу лекцэн суун. Гэхдээ өөрөө ганцаараа суугаа хичээлээ хийн гэж байдаггүй болохоор заавал гараад нөгөө нэг номын сан ч юм уу, найзуудтайгаа ч юм уу ямар нэгэн газар өөр газар хичээл хийхгүй болвол төвлөрдөггүй тийм. Тийм болохоор надад тийм юм дутаад байдаг. Тэгэхээр би гарахгүй л болохгүй. Тэгээ нэг гарчих юм бол шүн орж ирдэг. Ховор орж ирэх ховор. За миний бичлэгийг үзсэн баярлалаа. Өнөөдрийн бичлэг ингээд дуусч байна. Би нэг юм хэлэх гэсэн юм аа. Найдтаа би Монгол руу хідэн QRA-гийн юмнуудыг явуулсан байгаа. Намайг Instagram-аар дагдаг бол та нар шууд мэдсэн бах. Instagram QRA бас дагаарай, намайг бас дагаарай. Бүгдийг би линкийг энэ дээр гаргаад явчих. За тэгээд
хэрвээ та нар юм сонирхож байвал шууд career everyday.com гэж ороод тэгээ тэрнээр юу саяда бас Монгол болгож болно. Тэгээ шууд бүх юмнуудаа захиалж болно шүү. Хитгэн ширхэг ер нь ингээ баруунаас дандаа нэг ширхэг явуулсан болохоор ингээд гоё юмнууд нь ихнээс ахуулаад зарагдаад дуусч байгаа. Тэгээ та нар хоцрохоос өмнө гял зарчаад аваарай гэж хэлье. Бай хайртай шүү. Ядаргаад дэлгэн мөрөөр хэлтэйгээ зогтоол хэлдэг зал хийлээл нэг өөр хэлсэн ч хүмүүс бүр хайлтна. Соёмод болохоор наран Солонгоо шивэртэй ажижаар мөлөксэй гинэ. Ухаандайгаар архитект зүйлээс хол яваараа тасаагаад л. Таада батаа нийлцээ аваад тий. Одоо нийлсэн гэрээ үйл шиг бодохоор өмнөөс нь шиг бодсон. Доод хүмүүс бүр татаагаа ингэ хоёр сохтоо уудсан байж тээ. Хэлэгч үгүй нэг хүрээ дахин залгинууд миний 3 тгүүлэг ихэлсэн байна. Яна мууяа тэгээд нийлээ салгагдчихсан чи энэ хоёр чи өөртөө хумсаггүй тэнийг юмнууд төр гэсэн. Монголчуудын амьдрал ийм л байх энэ хоёрыг. Дэлхийн бүрний хэрвээ хүүхний эргэлүүл хилдвлэж нэг од болгох юм аа. Жохо ухаантай өөр хүүхэдтэй жоох юм бла бла. Их